Өндөр хөгжилтэй улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж муж бүртээ 10 орчим цэцэрлэг сургууль байгуулсан байдаг. Бусдын адил бие даан бүхнийг хийж чаддгүй бяцхан иргэдтэй хүмүүнлэг нийгэм хэрхэн анхаарлаа хандуулдаг вэ гэдгийг энэ жишээнээс харж болно. Харин Монгол улсын хэмжээнд ийм цэцэрлэг ганцхан байдаг. Улсын хэмжээнд ганцхан байгаа энэ цэцэрлэг 120 хүүхдийн багтаамжтай. Харин манай улсад өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3000 орчим байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд бүрийн ард хөдөлмөрийн насны нэг хүн тодруулбал эцэг эхийнх нь аль нэг нь гэртээ хүүхдээ асарж байгааг харж болно. Эрүүл мэндийн судалгаагаар 1000 амь төрөлтөд 1-2 хүүхэд дархины саажилттай төрж байна. Жилд 60 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 120 хүүхэд дархины саажилттай төрөх магадлал өндөр. Энэ бол 120 хүүхэд нийгмээс тусгаарлагдаж 120 айлд ямар нэг хэмжээгээр дарамт ирж байна гэсэн үг юм а. Ийм дарамтыг хуваалцаж эцэгхийн ачаанаас хөнгөлдөг тогтолцоо манайд харамсалтай нь байхгүй байгаа юм а. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд энэ байдлыг даван туулж ирээдүйг өөрөөр харж байна. Тэдний хувьд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамгийн хүнд тусдаг. Гэхдээ тэд үүнийг зовлон болгон ярьж төрөөс ажлын байр нэхэд суусангүй. Өөрсдөө нийлж бүлэг байгуулан хүүхдэд ээлтэй ертөнц гэж нэрлэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гишүүн Ганд улам 13 настай хүүгээ асрахын хажуугаар мэрэгжлийн ажиллаа хийхийг хүсдэг. Гэвч хүү Уланбаяр нь дутуу төрөлтөөс болж цаажилттай болсон болохоор хүүтэнд байнгын асаргаа шаарддаг. Гэвч амьдрал хөдөлмөр эрхлэхийг минут тутам шаардж байдаг болохоор Ганд улам энэ бүлэгт нэгдэж оёдлын ажил эрхлэхээр болжээ. Би хүүхдээ юм гарснаас нь хойш юу ясаа 4 нас хүртэл хараад аав нь ээлжлэл хоёулаа автын цуг хардаг байлаа. Тэгээ одоо хантаа нэг байнгын хийхгүй ч гэсэн завсар цагаараа нэг оёдлын ажил хийгээл явж байгаа. Саажилт гэдэг энэ өвчнийг ангаах ухаанд эмчилгээгүй гэж тогтоосон. Олон шалтгаанаас үүдэж тэд бусдаас дутуу заяатай төрсөн. Гэхдээ бусдтай адил нийгэмд орж амьдрах хэрэгтэй. Эдгээр хүүхдүүд булчингийн сулрал, хэл ярианы бэрхшээлтэй. Гэхдээ оюун ухаан нь цоо өрөөл байдаг. Тэдний хувьд өвчнөдөө шаналхаас илүү нийгмээс үзүүлж байгаа гадуурхал тусгаарлал хамгийн том бэрхшээл болтгоо. Байнга өөрийг нь асар цуугаа гэр бүлийнхнээ тэд хөдөлмөр эрхлээсэ гэж хүсдэг байна. Ээж нь ажил хийдэг үү? Хийдэг. Ямар ажил хийдэг лээ? Ажилчин. Ээж нь ажил хийвэл гоё юу? Чамтай хамт байж байвал гоё юу? Ажил хийвэл гоё. Уланбаяр хүү нийслэлийн 70 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Түүний хамгийн дуртай хичээл нь дуу хөгжим. Том болоод дуучин болох хүсэлтэй Уланбаяр хүү дуулах дуртай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд сэтгэлийн дэм гэдэг юу юунаас чухал. Тэд нийгмийн гадуурхал тусгаарлалыг халж бие биенээ дэмжин ажиллахаар хичээж байна. Бид нэр яг бүлэг байгуулж ажиллаж байгаа. Тэгээ энэ ч нэг боломжтой нэг цэцэрлэгтэй одоо цэцэрлэгт явах сургууль явдаг хүмүүс өдрийн цагаар цаг гарна шүү дээ. Тэр үеэр нь ирж зарим нэг нь ажиллах те. Одоо бүр боломжгүй нэг нь гэртээ ажлын машинтай те авч тавьж өгөө. Тэднэр нь гэрээрээ хийгээд ч юм уу те. Нэг наад дэмжиж одоо завтай нэг нь завгүй нэгэндээ ингэж байгаа. Тийм зорилгоор л ажил яаж байгаа. Энэ бүлгийн гишүүн ээжүүд нэгдэн өөрсдийн онцлог тохирсон ажлын байрыг бий болгохоор төсөл бичин Канад санд хандсан нь өнөөдөр биелэлээ олж 15 хүн ажиллах боломжтой ажлын байрыг бий болгожээ. Тэгээ энэ төсөл бол их олон хүний амьдралыг өөрчлөх их олон хүнд тусалцаа болох одоо ийм өөрчлөлт маш том өөрчлөлт авчрах ийм төсөл байсан учраас Канад сангаас бол тэтгэлэг шалгарч тэгээд тэтгэлэг авсан байгаа. Тэгээд тийм төслийн үр дүн одоо төсөл маань хэрэгжиж үндсэндээ дуусч байна. Олон 15-аас 18 эцэг их тэгээд тогтмол байнгын ажил эрхлэх боломжгүй тийм эцэг эхчүүдэд бол энэ төслийн үр дүн одоо хүрэх ёстой юм байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн бүлэг өөрсдийн онцлог тохирсон ажлын байртай боллоо. 15 хүн ажиллах боломжтой энэ газар ээжүүд бололцоотой үедээ очиж ажиллах боломжийг бүрдүүлжээ.